За өдрийн төргийа ингээд өнөөдөр бас нэг нэлээд онцгойлон анхаарч ярихгүй бол болохгүй нэг асуудал яригдаад байгаа. Энийг бүгдээрээ мэднэ. Энэ бол утаатай холбоотой асуудал. Энийг бол жил болго ярьдаг. Та бүхэн санаж байгаа бол зам дээр барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа буюу одоо 2010 онд бид нар утааг цогцоор нь шийдэх юм боломж байна гэхэд энэ ямар боломж вэ гэхээр нийт баялгаа бид нар тооцоолъё, судлалын мэдээ, энэ баялгаагаа 2% мөнгө босгоод хөдөөгөө хөгжүүлээ, хөдөөний урсгалыг зогсоохын тулд хөдөө маань хүн амьдарч болох ахуй орчинтой байх ёстой, малаас гаралтай түүхийд нь борлогддог байх ёстой. Хотоо бол өнөөдөр энэ хотыг нүүлгэн шилжүүлэх давуу хотуудыг бий болгоё гэд 2% гэсэн ийм одоо танилцуулга 17 минутын танилцуулгыг хийж ирсэн. Харамсалтай нь энэ утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр бизнесийн бүлэглүүд гарсан. Тэд нар өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн энэ утааны эсрэг утааг багасгах гэсэн нэрийдлэр одоо завшсан байгаа. 100 орчим сая долларыг мөн хэрэглүүлсэн байгаа. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Утаагүй 100 хэнтэр гээд. За саяхан ерөнхийлөгч болсныхаа дараахан буюу 2017 оны 10 сарын 13-нд агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган гэдгийг хийсэн. Энэ чуулган дээр удахгүй бид нар утаатай залгана. Утаатай залгах гэдэг дээр асуудлуудыг авч хилцээч гэд ямар арга шийдлүүд байна гэдгээр ийм чуулган хийсэн. Харамсалтай энэ ажил бас хүнд ч очоогүй. За одоогоос 1 жилийн өмнө буюу одоо 2017 оны 1 сарын 10-нд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдаад утаатай холбоотой ийм ажлын төлөвлөгөө гаргаад нийслэлийн засаг дарга болон бусад яамдуудад одоо ажлын төлөвлөгөөнүүд гаргасан байж. Ийм зузаан ийм ажлын төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө өнөөдөр 1 жилийн дараагаас харахад ганц 6300 орчим айл тогтоо холбосон гэдэг мэдээлэл байж байгаа. За энэ дотор дахиад нөгөө мөнгө идэх арганууд ороод ирсэн. 5 толгоогоос сайшанд руу 500 км одоо автоцсан барина. Энэ автоцамаар 5 толгойд байгаа тэр коксцсон нүүрсийг төлж иргэдэд тараана гэж. Өнөөдөр энэ коксцсон нүүрсийг энэ иргэдийн зуух дийлэхгүй. Энд нь 600 тэрбум төгрөг одоо төлөвлөсөн байх жишээтэй. За ингээд өнөөдөр юу гаргаж ярьж байгаа нөхөр улсын хурлд онц байдал зарлах онцгой эрх байдаг. Үндсэн хуулийн 25-ын 2-т онц байдлыг зарлаач гэсэн одоо бичгийг өнөөдөр улсын хурлд дарга Меган Бинколтод явуулсан байна. Энэ тал дээр их хурл өнөө маргаашгүй хилцээд онц байдал зарлахгүйгаа болов одоо шийдэж гарах байхаа. Ийм зарлиг Монгол улсын их хурлын дарга Меган Бинколтоно санал хүргүүлэх тухай. Ард иргэдээ сонсож тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байна. Асуудал гараад байх тусам мөнгө гардаг, мөнгө нь өөрөө бизнес болдог. Энэ эрх мэдэлтэй хүмүүс бизнесийн нийлээд энэ зовлон дээр тоглолтыг дахиад давтагдаад байна. Ийм дагаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх асуудлыг улсын хурл бүрэн эрхийнхээ хүрээнд судалж шийдвэрлэхийг яаралтай хүсье гэдэг ийм санал өнөөдөр хүргүүлсэн байгаа. Одоо президент цэг эмэн дээр энэ одоо санал тавигдсан байгаа. За саяхан амралтын өдрүүдээр мөн маш их эцэг эхчүүдээс гомдол санал ирсэн. Ер нь бол энэ эмнэлгийн орны хүрэлцээ одоо өрөхгүй байна. Тэгээд 5-аас 6 эмнэлгээр одоо явж үтсэн үнэхээр байдал бол хүнд байна. Энэ байдлаас гарах шийдэл нь юу вэ гэхээр та бүхэн мэдж байгаа тэр цэргийн эмнэлэг байдаг, госпитал гэж ярьдаг. Мөн ордны баруун талд байдаг төрийн албан хаагчдын эмнэлгээр орж үтсэн. Та бүхэн харсан баг. Ингээд энэ эмнэлгүүд бол өнөөгийн тэр хүүхдийн эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүдтэй харьцуулахад ачаал бага байсан учраас тодорхой шийдлүүдийг буюу одоо нэг маневр хийгээд орны асуудлыг шийдээд энэ эмнэлгүүдэд энэ хүүхдүүдийг 4 сар хүртэл буюу энэ онцгой нөхцөлийн энэ томоо төс өвчний одоо хүндрэл багасдал ийм маневр хийгээч. Ер нь бол жил болгон энэ 10 сарын сүүл 11 сарын эхээс 3 сарын сүүл 4 сарын их хүртэл ханиадны комисс гэж одоо наадмын комисс шиг юм гаргаад энэ асуудлуудаа ингэж маневр шийдэж байгаасаа гэсэн энэ саналыг засгийн газар түргүүлсэн байгаа. Засгийн газар энэ асуудлыг авч хилцээд 3 яам, эрүүл мэндийн яам, батлан хамгаалах яам, хувь зүйн яам нь энэ асуудлыг хүлээж аваад энэ асуудал дээр шийдвэр гаргаж явах шиг байна. За мөн
шинээр хууль гаргасан энэ хуулийн дээр юу гэж байна гэхээр хэрвээ хуульд одоо санаачлагч нар хууль тогтоох юм бол шинэ хуулиар заавал сарын өмнө одоо мэдээлэлээ одоо тус мэдээлэлээ гадагшин тавиад тэрүүгээрээ санал аваад дараа нь тэр хилцүүлдэг болёо гэсэн юм хууль батлагдсан юм байна. За ингээд 2018 оны 1 сарын 1-ээс нөгөө хүүхдийн мөнгөний хууль төсөвт батлагдсан байгаа. Энэ бол нийт хүүхдийг 60% нь мөнгө олгоё гэж. За энийг бол эргэж хараач гээд мөн президент ЦГ-ийн гэсэн сайт дээр хүүхдийн мөнгийг 100% одоо өгөх боломжийг судалсан энэ сандлыг тавьсан байгаа. Энэ дээр бас иргэд саналаа өгөөрэй. Энэ хууль 18 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд эхлэх юм байна. Ер нь бол мөнгөний боломж байгаа. 100 тэрбум төгрөг байх юм бол бид нар 100% хүүхдийнхээ мөнгийг өгөх юм боломж байгаа гэдгийг хэлж байгаамаа. Энэ бол сүрэг юм ихтэй. Одоо хүүхдийг багаас нь ялгуурлан гадуурх, тэрүнд нь мөнгө өгөн, тэрүнд нь өгөхгүй гэдэг бол үндсэндээ болохгүй зүйлээ гэсэн ийм 3 зүйлээр та бүхэнд мэдээлэл хийж байгаамаа. Тэгээд утааны асуудал дээр онцгой анхаарал хандуулъя. Жил болгон ярьлаа. 10 оноос энэ тал дээр санаачилсан боловч харамсалтай нь энийг бизнес болгосон гэдгийг бол дахин давтаа хэлье. За баярлалаа. Өнгөрсөн жилийн онцлог үйл явдлуудыг нэрлэж байна. Тэгээд олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцлог үйл явдлыг харж байгаа 16 оны ерөнхийлөгчийн сонгуулийг онцолж байгаа. За тэр дундаа анх удаа Монгол улсад энэ сонгуул ерөнхийлөгчийн сонгуул 2 үе шаттай болсон. Тэгээ 17 оны ерөнхийлөгчийн сонгуул 2 үе шаттай болсон. Тэгээд одоо юм шинэ ерөнхийлөгч гарч ирсэн. Тэгэхээр таны хувьд ер нь одоо энэ өнгөрсөн оны үйл явдлаар нэрлээд байгаа ерөнхийлөгчийн сонгуул тэр дундаа анх удаа энэ 2 шатны болсон энэ сонгуулийн талаар ер нь өөрийн бодол дүгнэлтээ хуваалцахгүй юу? Өнөөдөр энэ бол онцгой тийм одоо яриад байх сэдв биш ээ. Энэ талаар бүх хэвлэл мэдээлэл ярьж байгаа. 17 оны ерөнхийлөгчийн сонгуул болсон. Энийг мэдээж ярих ёстой онцгой үйл явдлуудын нэг мөн үү? Хэдэн одоо яасан гэдэг. Би өнөөдөр энэ утааны асуудал дээр анхаарал хандуулаач гэж. Сая би хаалттай чуулган одоо хийж байгаа юм. Хаалттай чуулган яриад 3 сая монголчуудын ирээдүй бүрхэг байгаа тухай хэлцэхэд л 3 элчин сайдын тухайд асуугаад байгаа байхгүй. Их хурлын гишүүд. Тэгэхээр өнөөдөр бид нар хэвлэл мэдээллийн алба гэж та нар маань ч гэсэн энэ онцгойлон яригдаад байгаа энэ гамшиг болоод байгаа асуудал дээр анхаарлаа хандуулаач. Их хурлыг одоо бусад шийдвэр гаргагч нарыг шахаж ажиллаач л гэж одоо хүсмээр байна. Тэгээс энэ ерөнхийлөгчийн сонгуул бол болоод өнгөрсөн. Одоо бид нар ажиллаа хийх ёстой. За ерөнхийлөгчийг л үзэх 2 асуулт байна. Манай редакц бол энэ утааны асуудлыг бол байнгын сэдвээр бол аваад явж байгаа. Энэ элчин сайдтай холбоотой нэг тодруулах зүйл байна. Энэ хурцын томилгоон дээр та ер нь ямар байр суурь баримталж байгаа юм бол үүнийг авс тодорхой болгож өгөхгүй. Албан бичиг дээр хурцын нэг тухай дурддаггүй байгаа бол хэвлэлийн мэдэн дээр бол боломжгүй байна гэсэн юм байна. Солонгосын хойгийн тухай дэлхийд даяараа яригдж байгаа тийм ээ. 2 солонгос. Өмнө солонгос манай 40 гаруй мянган иргэд хар цагаанаар амьдардаг. Энэ асуудал дээр бид нар бас дипломат ёсыг бодсон ч мөн иргэдээ бодсон ч ер нь бол цэргийн цолтой тушаал биелүүлдэг хүн тавигдах юм болов гэсэн бодлоор одоо зөвшөлдсөө. Ерөнхий сайдад саналаа хэлсэн. Ингээд ерөнхийдөө оруулж байгаа үед янз бүрийн асуудал гарсан. Энэ бол олон нийтэд тодорхой. Энэ асуудлыг эргэж харах нөхцөлтөөгөр одоо энэ асуудлыг хойшлуулсан. Энэ асуудлыг нотлогдохгүй. Ягаад гэвэл их хурлын гишүүд буюу одоо бүрэн эрхтэй гишүүд мөн байнгын хорооны зааланд янз бүрийн асуудлуудыг сүйж тавьсан. Энэ бол бас хуулиараа бол болохгүй. Ягаад гэвэл сонгуульд өгдөг ч юм уу ямар нэгэн байдлаар өөрсдийн бүрэн эрхтэй их хурлын гишүүд улс төрийн зорилгоор ямар нэгэн зорилгоор иймэрхүү асуудал цаашаа даймжраад явах юм бол ямар шүү байдлаар байх юм бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тийм учраас бол төтгөл зүйлсэн байгаа тэр асуудлыг нухацтай ярилцсан. СБН телевизийн сэтгүүлч Мегмар Тогтхон утга холбоотой нэг асуулт байна. Онц байдал зарлаад яг ямар шийдэлд хүрэх юм бэ? Өнөөдөр Монгол хүний удмын сан, Монгол хүүхдүүдийн удмын сан үндэсний аюулгүй энэ утаанд билж байна. Уушгин цоорхоо хүүхэд эмнэлгүүдээр төрсөн байна. 140 ортой хүүхдийн эмнэлэгт 240 хүүхэд хэвтэж байна. Бидний урд төрш бүгд нэмт хятад улсын Бээжот утаанаас салсан байна. Таны хувьд яг дэвшүүлж байгаа ямар саналуудыг шиг бизнес болгох байх ямар арга бол маш тодорхой байгаа. Би дөрөв хэлсэн зам тээвэр барилга одоо байгуулалтын яамны сайд байхад надад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үүрэг өгсөн.
энэ утааны асуудлыг яах ёстой. Ер нь энэ Улаанбаатар хотын төлөвлөлтийг яах ёстой. Дагуул хот байгуулах ёстой. Бусад улс орнууд ингэж шийдсэн байдаг. Жишээ нь Куала Лампур нийслэн төгжирсэн утаатай болсон 40 км-ийн зайд засаг захиргааны шинэ хот байгуулсан. За Казахстаныг ярьж болно. За мөн Сеул, Турк гих зэрэг орнууд бол яаж салсан бэ гэхээр өнөөдөр бид нар монголчууд утааныхаа тухай дугуй зохиохгүй. Бусад орны одоо салсан туршлагуудаар гээд энэ сайд багтаа гаргасан юмнууд байгаа. Тэгэхээр засаг захиргааны нэгжүүд тодорхой хэлэх юм бол элчин сайдын яамтууд, зарим яамтууд, их сургууль, дотор байр, за мөн музей гэдэг юм уу, зарим урлагийн байгууллагуудыг бол хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад энэ хавраас ажилдаа орё. Ингээд гэр хорооллын иргэдийг өөрсдөр нь ажилд оруулаад тэр мэрэгжлийн сургалтын төвтэйгээ хамтраад насны ангиллаар нь орон сууц барих хөдөлгөөнд оруулаад өөрсдийн тэр орон сууцны зээлэнд хамруулъя. За нэн яаралтай одоо юу их вэ гэхээр 18 онд одоо баригдаж дуусах хүртэл 60% байгаа нийт 80 орчим мянган айлын орон сууц байгаа. Үүнээс 3680 нь одоо орон сууц нь ашиглалтанд орсон дулаана авсан ийм орон сууц байгаа. Хөдөө бас 3600 орчим орон сууц байгаа. Энийг төрийн албаны үйлчилгээний ажилчид буюу тэр эмч, багш нар онцгойгийнх нь, цагдаагийнханд цалингаар нь барьцаалаад энэ бэлэн болсон орон сууцуудад гэр хороолт байгаа энэ төрийн албаныхныг оруулаад